Энд замбацхан манайха гэдэг шиг л те 919 мянган хүн өчигдрийн миний бичлэгийг үзсэн байна. 900 гаруй мянган хүн үзсэн байна. Одоогийн байдлаар шүү дээ. Одоогийн байдлаар одоо сайн маяг хүрэх юм уу? Тэрийг одоо балгаж явах хэвээр таашгүй гэдэг шиг тийм ээ. Тэгэхээр энэ юу ярьж ийм гэхээр монголчууд бол үнэхээр энэ заван балиар хулгайч нараас бол залхсан байна. Үнэхээр энэ би юу ярьсан өчигдөр би хулгайн тухай ярьсан те. Яаж энэ амар бузрын авилах албан тушаал дээр очоод бидний хүүхдүүдийн ирээдүйг хулгайлж байгаа. Хулгайлаад бүр за тэрэндээ юу ч бодохооргүй дотроо бүр ингээд ярилцаад наймаалцчаад тэрийг одоо нотолж байгаа ийм мессеж энэхээр хөлзөө дотоод иргэн сайдын тэр ган уй гэдэг ялтангаас явхарлын дарга байсан үнлөө явуулсан мессежүүдийг би скриншот хийгээд татаад ингээ гаргаад уншсан. Би одоо бас дутуу ярьсан байна. Сая дахиад нягтлаад харсан чинь ямар бузрын балиар заван юу вэ те бүр ингэж хэлсэн байж тээ одоо энэ томилгоог одоо алдвал бид нар одоо Эрдэнэс 5-7-ын 50%-ийг алдлаа гэсэн үг даргаа гэж алдуулчихсан байна. За дээрээс нь юу гэсэн бэ гэсэн чинь энэ одоо Сумын Озергээд уулуурхаа сайд байсан хүнтэй л одоо эдгээр тэр авилга албан тушаал тэр компанид дах нөлөөгөө булаацалтаад байсан юм уу даа гэж харагдчихээн тэр мессежүүдээс. Өшөө тэгээд юу гэсэн бэ гэхээр за энэ хүн одоо ингээд одоо бараг л алуурчин явж ин компаниг бидний одоо тэр нь одоо нэг компани нөлөө бүхий байх тэр үйл явдлыг одоо байхгүй хийж үгүй хийж одоо алга хийж байгааг л алгах гэж яриад байгаа юм байна гэж ойлголоо. Тэгээд одоо энийг ингээд одоо зохицуулахгүй бол энийг одоо болиулахгүй бол бидний зассан үүрийг шатаах нэ гэсэн байсан уу? Үгүй хийх нэ гэсэн байсан. Хөө бүр үүрээ засцсан байд юм биш тийм навилгачд. Энэ хулгайч нар үүрээ засаад бүх монголчуудын эд хөрөнгөд эзэн суугаад бидний хүүхдүүдийн ирээдүг аятайхан болгох энэ баялагын сан бүх энэ улс орны Монголын одоо баялагийг ингээд тийм ээ зөв менежмент хийгээд сайхан одоо ингээд авч яваад улс орноо хөгжүүлээд бидний хүүхдүүдийн ирээдүг сайхан болгоод өнөөдрийг утаагүй төгжрэлгүй стрессгүй шудраг болгохын оронд эдгээр үүрээ засаад гэсэн биш. Новшнууд, шаарууд, күлгнүүд. Тэгээ ингээ хулгай хийгээ сууж ит юм биш. Үүрээ засчаад. Юу хуцаад байгаа. Ийм мессеж хууль зүйн дотоод иргэн сайданд дэлгэчээд хулгайтай хулгайч нартай тэмцэе гээд ахад ямар балиар өчүүхэн зарим хүмүүс өнөөдөр гарч ирээд ямар мэддэгдэл яваад заван юм бэ. Соёлын сайд байсан номин гэдэг хүн энэ мессеж хаяглагдсан тэр амар баясгалан гэдэг хүнийг өнөөдөр юу гэж тэр фейсбુક дээр нэг пост мэддэгдэл тавьсан байна. Шудрагын бараг туйл, шудраг ёсны төлөөх тэмцэл. Яа би одоо бүгдийг санахгүй байна. Гэхдээ ямар ойгох том заван юм бичсэн байна. За энэ мэдээлэл хийсэн хүнтэй өөртөө холбоотой асар их баримт мэдээллүүд яваад байна. Тэр бүгдийг тэгээ шалгуулахаар одоо хуулийн байгууллагад өгж ийн гэдэг нь хууль зүйн дотоод сайдын мэдгчээд байдаг. Тэгэхээр эдгээр одоо ингээд нэг тийм хулгайч нээлж биенийгээ өмөрөөд байгаа юм яагаад байгаа. За хоёрдугаар тэгэл нэг гिचчин заван бүр ярихаас дургуй урж нэг галтар нөхөр байдаг та тэрмээр гарч ирэл бас нэг юм ярьсан байна. За гуравдугаар эдэн залуучууд ардын намын залуучууд гарч ирээд ингээд одоо эвлэрээ гэдэг нэг юм ярьсан байна. Одоо эвлэрэх хэрэгтэй манай нам энэ тэрэ гэдэг. Улс төрийн нам фракц дотроо эвлэр нүү хаагар нүү одоо ерөөсөө Монголын ард түмэнд ямар ч байдал явахгүй ямар ч хамаахгүй. Бид нар юу хамаатай вэ гэхээр засгийн эрхийг одоо ард түмнээс итгэл аваад одоо хэрэгжүүлж байгаа улс төрийн хүчин юм бол битгий худлааяар битгий хулгай битгий авилгачин бай. Энэ заван авилгалыг битгий энэ улс их орны одоо бүх үнцэг болон бүрт судас энэ одоо тарих би махбод дорн тараагаад 20 30 жил 30 40 жил болцсон шүү дээ. Монголчууд авилгал хулгайдаа живчээд шүү дээ. Тэгээд ямарваа нэгэн тохиолдолд энэ хулгай авилгалыг таслан зогсоох, эсэргүүцэх, хариуцлага ногдуулах үйл явдал болгон дээр бид нар ард түмэн хөдөлж явах, дуурж явах, дэмжиж явах хэрэгтэй. Тэр тусмаа улс төрийн хүчин, тэр тусмаа улс төрийн нам фракцууд бол энийг ил тодор хилцэж хулгай хийсэн, авилгал авсан бидний хүүхдүүдийн ирээдүгээс
хулгайлсан худалч юм, хуурмагч юм, бялдууч, ункаго олон нүртэй ийм заваан байдаг энэ бялдууч хулгайч нараа хариуцлагын тооцоол шоронд нь хийгээд энэ хулгайч бялдууч энэ заваан энэ соёлоо энэ нам улс төрийн фракц ард иргэд монголчууд бүгд байхгүй болгох хэрэгтэй байна. Энэ эхлэл нь одоо энэ тэр хууль зүйн дотоод хэргийн сайд гэдэг чи одоо би яагаад байнга хууль зүйн дотоод хэргийн сайд гэдээ яриад байна гэж энэ ч одоо Монгол улсын хууль зүйн дотоод хэргийн сайд гэдэг чи одоо тэмцэх ёстой хүн байхгүй да. Тийм учраас би байн яриад байна. Тэгээд хууль зүйн дотоод хэргийн сайд нь ийм юм ярьж байна гэж би одоо баярлаад олзуурхаад энийг одоо соёл болгоосоо энэ одоо ингээд хүн болгон дор дороо энийг дэмжээсэ хүн болгон хажуутлынхаа хулгайчийг худалчийг хилээд чи болоо гэж хулгайгүй худалч биш авилагч биш улс орн болоосаа гэснээс л хэлээд байгаас зөвхөн тэгжээж энэ улс хөгжнөө гэдэг. За тэгээд 919 мянган хүн үдсэн гэдэг чинь одоо яг дахиад би хэлье монголчууд бол энэ хулгай энэ авилагч энэ хулгайч нараас бол үнэхээр залхагдсан байгаа юм байна. Тэгэхээр ямар ч улс төрийн хүчин нам фракц байсан энэ хулгайч нартайгаа тэмцээч. Энэ хулгайч нараас саллаач. Энэ балиар авилагч бялдуучилдаг, захиалгаар ингээд нэг заваан хулгайг ингээд хаацаалдаг. Балиар төөрөгдүүлдэг. Тэгээд хуйлддаг. Хуйлжээж бие биенийхээ ингээд найр тавьжээж ингээд цуг хулгай хийдэг, улс орноос урвдаг, улс орноо дороотовлдог. Бидний хүүхдүүдийн ирээдүгээс ингээд хулгайлдаг, бидний хүүхдүүдийн ирээдүг бузралдаг энэ балиар соёлоос салаач. Хууль зүйн дотоод хэргийн сайд нь хулгайтайгаа тэмцэе. Баримт яриад штэ энэ ч одоо хоос юм яриаггүй штэ. Шалгаад энийгээ эцлээд ингээд бид нар ингээд хулгай хийсэн хүн бол хариуцлага тооцдог улс юм байна. Хулгай хийсэн, авилгал авсан Монгол улсын бүх иргэдийн ирээдүг, бидний хүүхдүүдийн ирээдүгээс хулгай хийсэн, авилгал авсан хулгайч нар хариуцлага тооцоод шоронд нь оруулаад үнэхээр жинхэнэ хууль засагладаг, хүн биш хууль засагладаг ийм улс орн байя гэж байгаа бол тэгээд үзүүлээч, харуулаач, энийг ажиллаа хийгээч. Худлаа ярихаа болооч, хулгай ярихаа болооч, авилагчтай энэ худалч хулгайч нараа бүгдийг байдаг газар нь байлгаач, цэвэрлээч. Улс төрийн нам, фракц, бүлэг одоо юу гэдгийг төрийн байгууллагуудаа бүгдийг цэвэрлээд тэр соёлыг өөрчлөөч. Тэгжээж зөвхөн ард түмэн үр дүнгийн тавь шүү. Бид нар чинь тэнийг биш бүгдийг харж байгаа шүү дээ. Тэгээд цаг хугацаа бүгдийн байранд нь тавьдаг сайхан юм да. Тэгээд төгсгөлд нь ийм л юм хэлмээр байна. Хулгай, худалч, авилагчдыг хаацаалах биш. Харин эсэргээрээ хүчтэй урагшлаад хуулийн биелэлд хангагддаг. Хулгайч, худалч, авилагч нар хариуцлага хүлээдэг, шорондоо явдаг ийм улс орн болох ёстой. Авилагч, хулгайч нараасаа салаач. Тэгэх юм бол зөвхөн тэр тохиолдолд Монгол улс хөгжнөө.